Гэнэ. Байсан мэн үү? Тамираа гэдэг охинтой ярихсан? Би. Сайн мэн минь үү? Энэ Солонгоо гэ танаа найз байдгүй? Байдаг. Энэ найзаагаа ирээд авчих уу? Ахын нөгөө нэг бүүн пари гэдэг энэ шин нэгдсэн баарнаас л ярьж байгаа юм л да. Өчигдөр манад нөгөө шинэ жил тэмдэглээд өргөжлүүлээ явж гин гээд манай ширээ захиалаад уугаа суусан. Тэгээ би зэбэн байна л да. Би өөрөө ингээд намаа батлаг гэдэг өгөхгүй. Ах нь ингээд өөрөө төрүүлээ явцсан. Тэгээд энэ бариманд энэ хүмүүсээ хариуцаарай хаалгуудад өгж яваарай гэсэн чинь энэ эмэгтэй бие авч явах чадваргүй болсон. Ажлынх нь бүгд хаяа явцсан. Тэгээ манай энэ баар нь ганцаараа үлдсэн юм байна л да. Тэгтэн нөгөө нэг надаас нууцаар энд хонуулсан юм байна л да. Тэгээ одоо ар гэрийнхэн рүү залгая гэхээр аав ээж рүү залгалтай биш. Аав ээжийнхээ дугаараа хэлж чадахгүй. Тэгээ өчигдөр өгөн шүнжин чам руу ярьсан юм шүү дээ. Ирээд авчих гээд. Гарын залгсан байсан л шүн. Тийм. Тэгээ чам руу шүн залгаад тэгээ чи утсаа авахгүйсэн болохоор чи унтчихсэн байх л та. Авахгүйсэн болохоор энд нь хонуулсан юм байна л да. Би тэгээд энэ өөрийнхөө баримэныг загнаал сууж ин л да. Одоо ирээд авчихдаггүй энэ найзаагаа. Айгу хэцүү байна л да биднэрт. Би ээж авраа яриад хэлчих үү? Ээж авраагаа өөрөө бити яар гэж хэлсэн юм шиг байгаа. Ээж авдраа угс яаж юм байдалтай очих вэ? Палаачтай гадуур өмсөх хувцс мовч нь ерөөсөө байхгүй нэт. Бүр яваад очив дөө. Чи өөрөө яваад хүрээд хаана байгаа ахын доо? Би одоо яг шаргамаас ээж аваад байгаа юм л да. Ээж аавд байгаа юм уу те? За чи тэгвэл наашаа ирэхэд уудах нь дээ те. Эсвэл ах нь юу ах вэ? Такси дуудаад суулгаа явуулчих уу? Би тэр хотлоо ах. Би өөрөө зүгээр такси дураад яваад таксины жолооч нараас хэцүүлтэй. За чи тэгвэл хамгийн хурдаараа ир заа юу. Над дүнхээр хэцүү ядаргаатай байна. Нэг согтуу юмд хөвтцэн. Орой одоо хүлэн авалттай байдаг. Тэгээд эний чи ингээд цагдаад өгөх хэцүү. Тэгээд одоо ар гэрийнхэн дуудах хэцүү. Ингээд та нарт бид нар үйлчилж ажиллана гэж байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Энэ муу новш. Би одоо энэ баримэнэ загнаа явж байна. Энэ муу гүлэг одоо хамаагүй гадны хонуулсан байх юм аа. Одоо эрүүлжүүлэхт үгд юм уу эсвэл найз нарын аваа явах хэрэгтэй шүү дээ. Би одоо энтэй хадвар. Чи наашрдаа чи. Чи яриад тахта энэ найз нь хурдан ирээд аав гэж хэлцээ. Эсвэл чи өөрөө зайлаарай заа. Маяр байна уу? Байна. Энэ өчтөр би өөрөө шүн өөрлөж зөндөө залгасан байхгүй юу. Тэгээд энэ найз нь юм бол найзаагаа ирээд авчихдаггүй. Энэ даргасан дээр би яраа унтраад нэг хандуугаа унтраад мэдээгүй юм. Угаасаа найз чинь чамд хэлсэн юм шүү. Ингээд оройтох юм бол чамдаа залганаа гэдэг. Тэгээ чи яахад уцаа авдаггүй? Яасан найзынхаа төлөө байдгүй юм чи? Өчтөр уг нь над руу яриад аваад ирэхгүй зүгээр явчихсан гэсэн байхгүй юу? Өөрөө явчихна гэсэн үг ингээ байж байд юм уу? Тэгээ чи яаж ч л ажлынх нь бүгд мөрөө яваад өгсөн. Айгу арчаагүй юм байл ш. Тэгээд гол нь миний дүү энэ манай ЗП намайг ажлаасаа халагдчих зайл гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ би надад амар хэцүү байна аа. Би энэ байгууллагт 3 жил ажилласан байхгүй юу. Тэгээд манай ЗП наваа ингээ хөөж ин энэ эмэгтэйг би оргнуулсны төлөө өнөөдөр ингээ хөөгдөх гээд байна. Тэгээ яаж яхад энэ утсанд байнга дуграадах юм аа. Чи бас утас руу өглөө зөндөө залгацсан байх юм. Утас руу бити залгаад байгаа чи. Утас руу янз янзын хүмүүс залгахаар авахаас дургуурх юм. Палаачны баркадны үн байна уу гэнэ? Баркадны үн байна 130 мянган төгрөгөөр түрээсэлсэн. Тэгээд түрээсний үн одоо өнөөдөр өгөхгүй 260 мянга болно шүү гэдээ бүр ядаргаатай юм а. Би одоо энэ хүний чинь бүр одоо юу юм бэ? Энэ хүний өмнөөс ажилласаа халагдах чинь хүн амьтан загнуул чинь. Мэдгүй тэр баркадны балааж малааж хаанаас авсан чамаас нуусан байлгүй тэ хөрхи ичсэндээ. Тэгээ юу яа минь одоо хурдан ирээд найзаагаа аваа. За ёо. Тэгээд надад ганцаараа авчихсан мууг найз энэ та ороод авчихсан да. Найз банд гэж байгаагүй. Ажлынхантайгаа шинэ жил тэмдэглэх гээд орж ирсэн байхгүй юм минь ойлгож байна уу. Тэгээд би их тэнэг байхгүй юу. Хамгийн гол нь минь би энэ хүний чинь би энэ уух юмтай өрөөнд оруулаад цоожлж шээ. Тек манайх тек хаана гэж байдгүй. Гадны үүднээс төгжөл буудан дээр хөвтүүлээ хонцсон чинь бүр манай 2 вино тэгээд 2 3 пив энэ төр байхгүй ууч ямар амар муухай ууд юм бэ энэ ч одоо. Яах вэ би яваад яасан муухай одоо яасан муухай ууд юм бэ? Энийн мөнгө төгрөг гэл яах вэ? Одоо авах л байхaltaй төрүүчэнд мөнгө төгрөг байгаа ах. Тэгтэл айгүй муухай хариуцлагагүй шүү дээ. Яасан тэгээд жоохон ухаар сэргээд ирэхээр би ганаа гэж залууг ална ганаа гэд найз залуутай юм уу? Тэгэл намайг чинь заандаж аваад зохиол би чи яаж явах зохиулаад би чи өөрөө амар хүч чадлаг болохоор нүд мүд байхгүй нүл гүөхнэц ёо штэ амар хэцүү. Манай энэ юу зэбэт дарахтаа ярьда. Та ярьда одоо би одоо юу ярих вэ энэ үнтэй чинь. Байна уу? За миний дүү тэгээд эртээрээд найзыгаа ав. Тэгээ хэрвээ чи хэр удна гэлээ?
Одоохоо нэг удахгүй би өсвөрөө цагийн дараа яваад. За чи цагийн дараа гэж. За чи 30 минутын дотор амжиж ир заяа. Амжиж ирэхгүй бол бидний энэ хүний чи ингээд палачлаа ингээ хөөгөө явуулъя заяа. Бид нар үйл ажиллагаагаа бодъё заяа. Яамаа. Би энэ баримаана би өнөөдөр халахтаараа дулаа байж ин заяа. Тэглээч манайх ингэж хүн амьд оргнол манайх ирүүлжүүлэх биш заяа. Тэгээ чи найзынхаа энэ ууж идсэн юмных мөнгөний төгөл заяа. Энэ одоо өөрөө мөнгө төлөх чадвартай мөнгө мэдхгүй. 300 мянган төгрөг болсон юм шиг байна заяа. За. Миний яаж хийж байгаа олоод ир заяа. Ойлгосноо? За ойлголоо. Байршлыг хаана юм бол? Нөгөө юу штэ товчоо бар согцол дээр ирээд ир заяа. Товчоо бар согцолд яг чанга гарч вүн пари гэж цоошинд баар байгаа. Цоошид. За урд. Чи энэ барьма энэ юм янзлалтаа мөн овшим. Чи асуунаашаа гарах гэж шин үү? Гарах гэж байна одоо. Тэгээд тэрээс гарч ирэл та. За минут үчи гараад ирэхгүй заяа. Яасан? Энэ таньдаг залуу нэг залуу шар устай залуу аваа явлаа. Ашгүй. Энэ бас өглөө залгаад байсан юм шиг. Байгаа баха. Таньдаг залуу гээд манай барьма суулгаад өгчлөө шүү дээ. Аваа гарчлаа шүү дээ. Нэг аваа явчих юм уу? Аваа явцсан тэгээд. Ой та араас нь гараад наад хүний чинь танихгүй. Би араас нь яхаа гардыг. Би бүхэлдэн зохион байгуулагч юм байж. Чи зүгээр өөрөө угаасаа хажууд нь газ хүрээд ирж авъя инээ тэрэ байгаа юм чинь ангийнх нь хүүхдгээл аваад яваалаа шүү дээ. Наад хүний чинь танихгүй. Чи наа үгүй яваад байхгүй ойлгосноо. Энэ найз залуу юм шиг буудалд ирүүлжүүлж байгаа тэгээд аваа явчаа гэдэг аваа явчлаа. За юу. Олон юм яриад юу яриад байгаа чи одоо. Харин чи юу ач? Би ахын чам дансны дугаар явуулчих. Тооцоо 300 сая төгрөг шилжүүлчих. За юу. Над руу. Би тийм юм яриад чи зүгээр. Наад охин чи ямар нэг юм болох юм бол танаатай хариуцлага gaасан заа юу. Чи яхаар надад хариуцлага болсон чи бүүн пари гээд манай бар одоо дөнгөж үйл ажиллагаа нээгээд будаа олгож эхэлж байгаа чинь чи яхаар манайхаа хаад чи. Гэхдээ юу гэх юм бэ? Би бити явуулаарай гэж. Чи ямар сайхан бүүн пари гээд би бар нээлээ би. Тэгээ өнөө тэгээ уу явуулах юм уу? Явуулсан тэгээ яах юм. Гараа тэр хүн дээр нэрүүлээд өгчих үү? Өөрөөр чадахгүй заяа. Тэр чи угаасаа би зарцын заяа найз чи яа тий гохно. Би тэгвэл наан ч одоо тарбитад яваад чи за. За сайн байна уу Тамира? Пэс мамба нэвтрүүлгээс ярьж байна. Ингээд энэ бүхэн бүгдээ тоглоом байлаа. 50 байгаараа Тамира. Тэнийг юм яриад байгаа заа юу. За хүнээр тоглолтыг нэвтрүүлэг байд юм аа. Тэгээд өөрөө чинь солонгоо гэд найз нь тоглууллаа. Тэгээд найз руугаа шүнжин залгасан юм аа. Өчтөр найз шинэ жилтэй байсан юм байна. Тэгээд чи уцаа аваагүй мэ. Тэгээд энэ дээр дөрүүлээ тоглуулъя гэсэн юм аа. Тэгээд Юу гинэ. ямар ч 50 байгаараа энэ бүхэн бүгдээ тоглоом байлаа. Өөрөөр чинь одоо тоглолоо. Өөрөөр чинь тоглосон одоо найздаа хандаад юу гэж хэлэх вэ? Башаа юм шиг тоглолт юм би. Ур гайхлаа. Юу ихээ хийж бодлоо яа. За 50 байгаараа найздаа ямар ч маш их хайртай шүү гэдэг. Миний төлөө ингэж сэтгэл зүрхээ зориулдаг, миний төлөө санаа зовдөг, ээж шиг минь, аав шиг минь юм дүшигтэй найз байдаг болохоор би их аз жаргалтай байд юм шүү гэд найз чинь дамжуулсан байгаа. За найз нь гэсэн найздаа маш хайртай. Ямар ч үед найздаа хавтаад болно гэж. Тойрын нөхрөл хамгийн сайн сайхныг хүсье. Тэгээд найз чинь тоглуулахдаа айгу тийм дуу цоотой, даруухан охин гэсэн. Тэгээ үнэхээр гоё дэвчээртэй хүлээстэй хандж чадлаа. Найзынхаа төлөө хүртэл гэрээсээ гарах гад бүр ууралж хүртэл үзлээ шүү дээ. Яг энэ шиг юм гоё хүн чанартай, найзаа гэсэн сэтгэлтэй байгаасаа манай Пэс мамба нэвтрүүлгийн сонсогч нар тэгээ шинэ оны мэндийг хүргэе. За баярлалаа. Баяртай.